1 секунд, 1 минут, 1 цаг, 1 өдөр, 1 сар, 1 жил. Memento mori. Огтж суугаад тайван яр. 12 нэвтрүүлэг. Үзэгч сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. 12 нэвтрүүлгийн шинэ дугаар буюу 3 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор ээлтэй эерэг нийгмийг цогцлоо гэдэг үг бол энэ бол Азтай савар төрийн бус байгууллагын зорилго байсан. Тэгэхээр өнөөдөр Азтай савар төрийн бус байгууллагын тэргүүн зориглон найзгаа урьсан байгаамаа. За урилга хүлээ аваад санал зөвшөөрөөд хурж ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа, энэ гоё нэвтрүүлэгтээ урьж оролцож байгаад та бүгдээ таланд нь баярлалаа гэдэг хэлье. Азтай савар гэхээр Монголын бас нилээдгүй олон гишүүнтэй томоохон группүүдийн том айлуудын бол нэг шүү, тийм ээ. Тэгэхээр Азтай савар гэдэг маань өөрсдөө ийм эерэг, гоё, цагаан тэ ийм маш гоё групп гэж одоо хамт олон гэж би хардаг. Тэгээд тэнд дандаа амтнд хайртай хүмүүс бол нэгд ор цугларсан ийм гоё групп ээ. Тэгээд зөвхөн групп биш, Азтай савар төрийн бус байгууллага гэж одоо бүр явж байгаа штэ. Хоёулаа яг үндсэн хэсэг рүүгээ орохоос өмнө мэдээж одоо зориглонг Азтай савар группийнхан бол таньж байгаа бах. Зарим нэг нь бол давхар хөгжим тоглодог гэдгийг бол мэдэхгүй. Тэгэхээр хоёулаа яг нэг үндсэн хэсэг рүүгээ орохоос өмнө уран бүтээл ариун уу гэдгээр нэвтрүүлэг энэ асуултаар эхлэе. Уран бүтээл ариун байна уу? Хоёр хамтлаг тоглолт нь шүү дээ, тийм ээ. Яг гоо манай X-үүд хамтлаг бол одоо ингээд өөрсдийн шинэ уран бүтээлүүд дээр ажиллаад явж байгаа. Тэгээ энэ хөдөлгөөн бас бид нэр олон жил хүлээсэн цомгоо пянза хүлээж авч чадсан. Тэгээ энэ жил одоо бас амжаад чадвал дахиад нэг цом гаргах бодолтой. Нэг тоглолт эднэргээл төлөвлөл явж лээ. Би зэрэглэнг болохоор зоог гэж ярьчих тий. Одоо мэдхэн зоог ярьчих тийм чи. Хоёр хамтлагт зоо тоглолт нь штэ тийм ээ. XV Дайсын салхи гэхэр яг би хувьдаа ингээ хоёр өөр урсгалын хамтлаг штэ тий. Яг ингээ хоёр өөр урсгалын хамтлаг тоглоход юу ямар мэдрэмж авдаг юм бэ? Яг хүн чинь яг хөгжим сонирхдаг тоглодог хүний хувьд бол нөө хоёр өөр стилийн жанрын хөгжим тоглох өөрөө бас хөгжүүлэх нэг боломж юм болов тий. Яг яг метал хөгжим бол одоо миний үндсэн одоо хөсч мөрөдөг дуртай хайртай хөгжмийн хөгжмөлтэй. Сас шүү тийм ээ. Тийм цусанд байдаг. Тий, бүр цаанаас байдаг. Бас л том гэр бүл шүү. Метал салбар тийм ээ. Энэ хөгжмийн Монгол дахь гэр бүл бол маш том. Тэгээ би одоо чи ч гэсэн нэг төлөөлөгч нь шүү дээ. Гэр бүлийн хоёр хүн хоорондоо суугаа ярьж байгаа шиг л. Тий гоё. Би мэдрэмж нь их сонин өөр байдаг болов уу гэж утас. Нэг нь метал урсгал те. Тэгээ XV чинь яг ямар урсгалын хамтлаг гэж явдаг юм бэ? Манай гол одоо яг pop, R&B, заримдаа жон synth pop гэх юм уу эсвэл зарим нэг дуунууд манаас жон funky тал руу гач юм уу тэгээд. Тий. Харин би яг энэ нөгөө мэдээж нөгөө хамтлаг уран бүтээл хөгжим тоглоод бас олон жилиг өнгөрөөж байгаа учраас энэгээр нь бас эхэлсэн дээр бол нөгөө мэдхгүй хүмүүст нь сонирхолтой байгаа хүүшээ энэ ч одоо тийм хоёр хамтлагт тоглолт юм уу гэдэг. Тий, хай нэг ивент хөлөө болтон нэр гитар тоглож явж байгаа. Манай нөгөө Азтай саварыг дэмжигч нар ч юм уу харж ирсэн хүмүүс хүү чи ч бас гитар тоглолдог байсан юм уу гэдэг. Бараг Азтай савараар нь илүү мэддэг болсон хөгжим сонирхдгоос нь. Тий. Тэгээ зарим нэг нөгөө хөгжим сонирхдаг хүмүүс нь мэддэг хүмүүс нь болохоор хүүшээ ч Азтай саврын төрийн бус байгууллагын тэргүү юм уу ч гэдэг юм уу чи тэргүүн байсан юм уу гэдэг шиг зөндөө таардаг л байна. Тий. За тэгээд үндсэн сэдв рүүгээ хоёулаа оръё. За. Азтай савар төрийн бус байгууллага яг хэдэн онд үүссэн юм бэ? Тэгээ одоо яг хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байгууллага байна. Хамгийн анх Азтай савар төрийн бус байгууллага одоо манай төрийн сая хол зураач сан цэцэрлэгч цэцэгч тэгээд Монголын анхны одоо хөтчний хойг эзэмшигч Уянгаа гэдэг нэг бүсгүй. Тэр хэдийн маань санаачлагаар бол 2012 онд ер нь бол ярьж эхлээд явж ирсэн мэлээ. Тэгээд дундаас нь яхаа бидний хэсэг залуучууд нэмэгдээд явж байгаад яг үндсэн үйл ажиллагаа ингээд илүү хүртээлтэй ажиллагаа эхлэх үед бол яг манай хэсэг залуучууд яг төрөмс байгуулга аваад ажиллаад эхэлсэн гэсэн үг. Санаачлагч нь юм л цэцэгч болон тэр Уянгаа гэдэг
Өсгөө. Тийм байна. Санаачлагаас ч өөр аргагүй юм байна л да. Хин цацаагч нь болохоор өөрөө нохоонд асар хайртай. Зарим нэгэн хүмүүс нь бол нохоондоо хүний нэр өгчжээж гэж одоо шөөмжлөх нь байна те. Гэтэ асар амьтанд хайртай хүн юм билэ. Тэгээ би танаа нөгөө төрийн бас байгууллагыг бас мэдээллүүдийн судлаа явж ирсэн чинь саяхан л төрийн сойрхолд зураач сарын цэцэрлэг гэдэг хүн чинь анхны үүсгэн байгуулсан хүн юм байна штэ гэдэг одоо мэдээж авж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр бас над шиг олон хүмүүс бас мэддэг хүмүүс зөндөө байж магадгүй. Би тэгэд бол болж игэл яриа болгон дээр ингээд дурдцаал явахыг хичээд энэ заримдаас хүмүүс тэр нь сайн хүрч чаддаг юм шиг. Одоо өөрөө хэр оролцоотой байдаг юм бэ? Цагч яг битэр чинь гэрч ойрхон тэгэл хаяа нэг болдол юм хүн яриа суудын. Тэгээд одоо ондоо бол ихчл нэг тийм гүнзгий оролцоол байхгүй байгаа тий. Яг энэ мэдээж нэг амтнаатай сэтгэн бол байнга л тий хэлжээдэг хүн тий. Өөрөөс нь бас хэвлэл мэдээллийн байгууллагууд ч юм уу ярилцлага энэ төр авахаараа бас дурдж байгаа харагддаг юм байна лээ шүү. 12 нэвтрүүлэг маань болохоор үндсэн 24 асуулт би бол манай редакцийн бэлдсэн байдгийг. Тэгээ хоёулаа нөгөө шалгалт өгөх гэж байгаа юм шиг билет суулна гэдэг шиг энэ картуудаас 12 асуултыг сугалахыг. Тэгээ 24-өөс 12-ыг суглаад сугалсан асуултандаа одоо хоёул хариулна гэсэн үг. За энийг дамжуулчих гэж. Би тэгээд одоо ингэ суулах уу? Нэг нэгээр нь суглаад хоёул хаанаас нь сугалсан бол. Суглаад эхлээд нэгэд нэгэ хараа. Шууд. Тэгэл 12-ыг сугалах юм. За ойлголоо. За тэгвэл хамт хамгийн 15 гэнэ. За 15. Ерөнхийдөө бол дийлэнх нь л одоо Азтай савартай холбоотой асуултууд 24 асуулт байгаа юм. За Азтай савар төрийн бас байгууллага үйл ажиллагаа явуулахад одоо сайн болон бэрхшээлтэй талууд нь юу байдаг вэ гэсэн. Яг үйл ажиллагаа гэхээр үйл ажиллагаа маань яг нөгөө олон талтай үйл ажиллагаа бид нар явуулж байгаа болохоор яг аль үйл ажиллагааг ярьж байгаас бас хамаарах гэдэг юм л да. Одоо жишээ нь бидний хамгийн анх 14 онд ингээл нохоо мураа битгий замбраа үржүүлээ, нохоо муунахаа одоо үйлчлэлийг зогсоо. Ингэснээр бид нэг маш олон амтан аврах гэдэг байна. Гудамжинд гарахаас нь цэргийлэх гэдэг байна гэд тайлбарлангууд бэрхшээлтэй тал гэж чинь монголчуудын үндсэн нэг ойлголт нохоо муур нэг засна гэдэг чи одоо юу гэсэн савын боогно гэж бүр юунд нь буухгүй төсөөлөгдөхгүй тэр хандлага нь болж чинь бидний айгуу том бэрхшээл байсан гэх юм уу тий. Гомжинд явж байгаа нохоо муурыг аврахын тулд савын боох өөрчлөн зогсоохон чухал гэж ярьж байхад цаана бас нэг хэсэг хүмүүс нь наатаа бүгдэн буудаад алаад дуусгах чачтай гээл тэр нэг тийм нэг юм бас нэг тийм хандлагатай хүмүүсийн тэр хандлагыг өөрчлөх чи аюу хэцүү байсан л та. Буудах нь баг амар штэ тэгж амтныг сав мөн барьж байгаа сав бод. Монголчууд нөгөө шашны ойлголтоос болоод ч нүгэл энэ төр гээл те. Тийм тэгээд төсмөсөө нүгэл гэж хараад байгаа мөртлөгөөсөө үржүүлэхээр нь гүлгөрөж хаяад идэг. Эсвэл хямдхан зараал нэг эдэн цаас болгоол идэг тий. Тэгэхээр тэр монголчууд нь тэр нэг зарим нэг хандлага айгүй их том бэрхшээл байсан гэх юм уу. Байдаг. Одоо ч байгаа л. Одоо сая жишээ бид нар хөдөө орон нутагт экспо хөтөлбөр явуулах гэдэг ингэж яхад бас тэр хөдөөний хүмүүсийн зарим нэг хандлагууд нь бас одоо хүртэл тэр хэврээл яваад байгаа. Харагдсан. Тэгэхээр бид нар чиний 12 жилийн турш ингээл space заслага нохоо мураа битгий үржүүлээд байгаа мөртлөөсөө бас хүмүүс хангалттай үуч чадаагүй байх л гэсэн үг болж ойлгогдож байна л гэсэн үг тийм. Тэгээ альва зүйлд хандлага гэдэг юм л асар чухал байх юм байна тийм. Тэгээд нөгөө олон жилийн турш ингээд тогтцсон үзэл бодол хандлага гэдэг зүйлийг бас өөрчлөхөд 12 жил гэдэг чинь бас чамгүй хугацаа шүү дээ тийм. Бид яг нэг яг анхд бид нэг 13 онд ярьж эхэлж явах үеиг бодвол одоо бас хайцсангуу сошиал их нөлөөлж байгаа. Тийм энэ Facebook гэдэг энэ буянтай зүйлийг ячаа бас тий хэрвээ энэ байгааг бол баг 12 жил хийх байсан баг 20 жил 30 жил хийх. Тэгээ шүү. Тийм шүү дээ. Тэгэл нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагуудыг л одоо гуугаал нөгөөх нь хүн үзэхүүгүй юу гэдэг нь тэгээ дахин давтагдах давтан явуулах боломжтой юу гэх. Тэр энэ Facebook гэдгийг ингээд бид нэр давуу тал байна. Зөв ашигласнаар бас тэр их урт хугацааг богиносгож чадсан гэж хардیں۔ Тэгээд яг хөө зарим нэг орон нутгуудаар ингэж бас бэрхшээл гэхээр тэр нэг аймагуудын удирдлагуудтай уулзаад Азтай савар төрийн суулгад танаа тэр аймаг дээр хөтөлбөрөө явуулъя гэхээр аймгийн удирдлагуудын бас хандлага бас айгүй зарим нэг аймагуудын бас айгүй хэцүү байдаг юм л та. Бид нар чинь ингээл аймгийн төсвөөс гаргаад буудчихдаг юм та нар заавал ингэх гэж яах гэдэг юм гэдэг ч юм уу хэл. Тийм. Тэгсэн буудах төсөв байгаад байгаа мөртлөөс одоо жишээ нь бид нар өөрсдөө эмчээгээ аваад зардлыг аваад спек их төсвийн манай байгууллагаас босгоод ингээд явуулж явах тэнцэн
одоо аймгийнхын имлэг ядчил имлэгийн байр гаргаад өчөхгүй ингээл яах юм бэ хандаад гэх яах юм. бид нар зүгээр буудчихээд байдаг нь ямар амар юм бэ те. Буудах төсөө тавилсан юм чи та нар Тийм. Ер нь бараг Ач та юу гэсэн зарим нэг одоо муухайгаар хэлэхэд зарим нэг аймагуд ч юм уу одоо нийслэл маань бол бас нэг тийм нэг янзын өөр хөтөлбөр явуулах гал үзэл байх шиг. Гэтэл яг ингээд хараад хахад тэр буудах төсөө гэдэг чинь өөр бас их одоо нэг тэдний өөд нэг аль хэдийн төсөөлчихсэн мөнгө тэгээ тэрийг одоо заавал зарцуулахгүй болохгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудс байгаад тах шиг байд хандлага тий. уг нь бол тэр төсвийг хэмнээд өгөө гэж очиж байгаа тий. Тэгээ тэр хэмнэсэн төсвөрөө өөр хэрэгтэй зүйлтэй мэдгч юм уу тий. хийж болох юм байна. Тий. Уул нь бол их тийм. Одоо яг тийм бох. Зөвхөн Улаанбаатар тэгэхэд 2.5 6 тэрбум мөр нохоо будаж байгаа байхгүй. Нэг хэн жилд. Жил тавьсан төсөв. Нэг жилд тийм. Тэгэхэд чинь хэрвээ нохоо мурыг тэгж тийм их мөнгөөр тэгээ гол нь нэг удаа тэр 2.5 6 тэрбум мөр буудаад гомж нохоо дуусчдаг байсан бол за яг одоо болж байна. Аль эдийн л дуусчих байсан баг та. Тийм. Тэгэхээр ч одоо 1900 намайг жоохон бол 90 онд л буудаж лээсэн. Тэгэл түүхээ өнгө ухраад үсгээ бүр 1920 онд манд Буудаж байсан юм уу? Одоо ч буудсаа. Тийм одоо ч буудсаа. Тэгэхээр чинь одоо тэгэхээр энэ буудлын ямар ч үр дүнгүй гэдэг ингээд зөв шууд харагдаж байгаа байхгүй тийм. Тэгээ дээр нь жилийн ирэх тусам нохоо устал нь төсөв нэмэгдэж байгаа. Яг л нөө бензиний үн өсөж байгаа. Анчингийн цалин, сумны үн тий. гэдэргээл тийм. Тэгээ ингээд иймэрхүү байдлаар өсөд яваад юмыг ингээд спецлог гэдэг юмар дотоод зогсоочих юм бол одоо нэг өвчин одоо юу болохгүй хүнээр бол өвчнөлөхгүй тийм. Тэгээ юунаас болоод ханаад суур шалтгаан нь тийм. Зөвхөн ханиалгаа дараад им уугаад яваад байх юм уу эсвэл бүр сайн имжлээд нэг мөс имжлээд наач гой зүрлээ шүү дээ. Ивэрүүлэх юм болох юм уу тийм. Яг ийм асуудал гэхгүй бол нийгмийн асуудал юм чинь тийм. Зөв нэг хомон тайртаа гэдэг хүмүүсийн ч асуудал биш юм бол. Гомжинд чинь зөвхөн Улаанбаатарт 80-100 мянган нохоо жилд бууддаг нийслэлээс. Тэгэхэд нийслэлд яг үндсэн тооллогоор болохоор 200 гаруй мянган жилд нохоо байнга тогтмол байдаг гэж байгаа байхгүй. Тийм тэгэхээр чинь гэдэг юм нэг нэгнээс хөөтөлдсөн юм болоод байна. Нэг нэг гүйцэхгүй зэч гүйцэхгүй тийм. Нэг юм юуны тойрог шиг юм болчиход байгаа юм байна шүү дээ. Зовлонгийн тойрог. Тийм ээ. Араасаа хөгөөл. Тийм энэ ч төрүүлж хаяад байдаг. Эндээс нь буудаад энэчээс нэг хэсэг нэг астаа саварч юм уу босоод амтаа бол нэг ганц нэгээр нь аврах гал үзээд идэг тийм. Тийм эндээс чи 10 гөлөг төрж явахад бид нар үндэ 1-2-ын л дээрээ гэж аварч байгаа юм байна тийм. Үнэхээр хүндүүдийн л аварч байгаа. Тэрнээс биш бүгдийг аврах ямар ч боломж байхгүй гэсэн. Тийм байна. Яг тэр суур шалтгаан түрүүн хоёулаа ханиадтай зөвлөлөө шүү дээ тийм. Ханиадын суур шалтгааныг л олж тогтоож эмчлэхгүй бол мянга им уугаад дахнаа. Тийм. Зөвхөн ханиалгын дараад байгаад тийм. Дахиад хэсэг хугацаанд намдаал ахиал. Тэрэн шиг одоо энэ маш нийгэмд одоо их байгаа эзэнгүү нохоо муур ихсээд байгаа шалтгаан нь бол шийдэл буудал биш буудах биш юм аа тийм. Шийдэл нь бол энэ спэ одоо үржлийн зогсоо үржүүлэхгүй л байх явдал байгаа байхгүй. Ерөөсөө л одоо ингээл бид нар ингээд гадны орнууд нөрчлөө судалж байгаа. Ерөөсөө гудамжин нохоо муургүй болцсон байгаа. Эсвэл маш бага гудамжин нохоо мөртэй орнуудын туршлага ерөөсөө л тэр байгаа. Хуулийн чанга нохоо мөр тэжигчдийн эрх үүрэг нь тодорхой заагаад өгсөн. Тэгээд дээр нь үржлийг нь маш сайн хин чадсанараа тэнд гудамжийг хэмтэн байхгүй болоод тэгэхээр гудамжны хэмтэн байхгүй болохын давуу тал чи өөрөө зөвхөн амтан тайртай талаасаа биш л дээ. Гудамжинд хүүхэд залуучууд аюулгүй алтгаж юу зугаалах боломж нь бүрдэж байна. Тэр их олон амтны одоо ялгац хүүхдийн тоглоомын талбай үүдэж чинь тийм тэр орчны бохирдол нөлөөлөл нь багасж байна. Одоо аялал жуулчлал Монгол хөгжүүлэх гэдэг үзээд аялал жуулчлалт бас энэ чинь айгүй том хөв нэмэртэй юм болж байгаа. Жишээ нь манайх руу хэд удаа ингээд гадны жуулч Монгол аялж исэн жуулчид хэлж байгаа байхгүй юу. Өө танаа оронд ирээд айгүй гой зугаалаад гачууртад голын ирэг дээр өдөр айгүй гой ингээд сууж исэн чинь нүдэндээ нохоо будаад авчихсан. Тэр чинь Европ хүмүүст ямар амар харагдав. Тэр чинь зүгээр нэг Америкийн Детройтын нэг амар гангстер дүүрэг шиг гэдэг буураад тааск явж байгаа. Өдрийн цагаар гэж байгаа. Тэгээд нүдэн дээр нохоо будаад дөрлөл ингээ ачаад цуснастай ингээ ачаад явчихсан. Тэгээ нөө гадаад очив шоконд орно шүү дээ. Тэрний өдөр нь ган шот хийчихэр чинь. Тэгээд энэ нохоо устгад гэдэг юм чи өөрөө яг тийм юу болоод байгаа байхгүй. Нийгмийн олон асуудал уриалал энэ гэсэн үг л. Одоо чинь аялал жуулчлалыг ингээд нөлөөж л байгаа. Тэрнээс чинь боч зочоо ярина шүү дээ. Өө энэ очиад амар байсан гэл
хичнээн жуулч ирэхээс нэг болиулчих юм бүү мэд тий. Тэр нэг буудсан нөхрийг биш Монгол гэж яриа. Монгол гэж ярьж шүү дээ. Монгол тийм амир гэл ярьж шүү дээ. Тэр чинь уусаа нэг юу нийслэлээс тэр буудлага одоо тэр тухайн дүүрэг юунаас хариуцсан л нохоо бастгал нөт компанийн явж байгаа шүү дээ. Төгчл компани тий. Түүхийн компаниас. Тэр чинь тэгж л ярихгүй Монгол улс гэж ярина. Тэгэл тэр одоо чинь зөвхөн Улаанбаатар чинь 80-100 мянган нохоо буудаа тэр нь цагаан давны хогийн цэг дээр буулгаддаг. Тэр нь одоо жишээ нь хэрвээ тэр чинь манай сэлтний дээр байгаа шүү дээ. Тэгээд өндөрлөг дээр тийм. Хэрвээ тэнд ямар нэг халдвар төвчин гарвал маш аюултай нөхцөл байдалд үүсэх байгаа байхгүй юм бол 80-100 мянган нохоо сэг зэмгд чинь маш их. Тэгээд чинь энэ жилийн буудуулсан нохооны сэг зэмгэд баг шингэж амжааг бах дараа жилийнх нь ингээд нэмэгдээ явж байгаа. Хөрсөндөө шингэж амжааг багт. Тийм. Тэр чи айгүй аюултай. Энийг Улаанбаатарчууд төдийлэн сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Ерөөс нэг анзаарахгүй байгаа. Тэр юуны дэлхийн эрдэнэдийн байгууллагын нэг хурал дээрээс Монгол руу тийм нэг нот бичиг иржсэн юм лээ. Тэрэн дээр бол яг тэгсэн байна. Халуун орнуудад тохиолдсон халдвар төвчний эрсдлүүдийн тухай тийм хурал болоод Африкт болсон хурал дээр. Африк яг халуун орнууд бол ойлгомжтой халдвар төвчний эрсдэл өндөртэй. Өвөл болдог орнуудаас амар өрсөлдөлтэй ганц нэг орн байна гэдэг нь Монгол Улаанбаатар хотыг хэлсэн мөн. Хүүтэн нийслэл. Хүүтэн нийслэл. Аз зулж танад өвөл болд юм да. Нэрээ манайх өвөл хахир хүүтэн болдгоо байсан бол хизээч хөлдөхгүй. Ястаа тэнчэнээс өвчин гэдэг яа. Тийм. Амар юм аюултай юм болох байсан юм бай. Тэгээ тэдэр хүртэлтэй ямар азар. Тийм ямар азар танад хүүтэн өвөл болд юм бэ гэдэг. Тэгэхээр энэ чинь ингээл одоо хэрэг хугацаанд ямар нэгэн халдвар төвчин үүсэх магадлал чинь дандаа гомжинд явж исэн зөвхөн нохонуудын сэгзэн байгаа шүү дээ. Тэр ч аяга аюултай байхгүй. Тэгээд зооноцсон судлалын төвөөс бас нэг гаргасан юм дээр гомжинд явж байгаад буудуулж өгсөн нохонуудаас рандомор ингээд нөгөө нэг задлаад ямар бактери юу вэ гэхэд бараг нэг нохоод болгон дээр 5-6 ямар нэгэн байдлаар бактери вирус байна. 8 нохоо тутмын энд нь битэг өвчний юу вэ гэж байгаа байхгүй. Шинж тэмдэг байна тийм. Тэгэхээр эн чи юу гэсэн нэ битэг өвчин чи өөрөө хэрэв хүн тусвал хизээч идэхгүй өвчин байхгүй. Тэр айл бүр ингээд гэр бүлээр насан туршдаа санхүүгийн асар хүн дарамттай ордог хизээч идэгдэггүй тийм аимшигтай өвчин байхгүй. Тэгэхэд Монголд 8 нохоо тутмын нэг нь битэг өвчтэй байна. Тийм тэгэхээр чин 100 мянган нохоноос гэж бодохоор наа чи ямар амар өндөр эрсдэлтэй статистик тийм ямар юу факт вэ? Тийм. Тэгэхээр эдгээр ийм олон амтан ингээд тэр чинь тэгээд мэдээж төрхтөө тийм байх гэж байхгүй шүү дээ. Ямар нэг юм байл уун чинь тэнд явахтаа л тийм вирусыг цуглуулаад юу л олцноо л идчихэж байгаа юм чинь хөрх юмд. Тэгнь. Тэгэхээр чинь тийм эрсдэлтэй юмыг бид нэр ингээд үүсгэчээд араас нь будах гал ингээд хөөцөлтөл яваад юм чи юу тийм дутхгүй юм болчиход байгаа байхгүй тийм. Шийдэл айгу буруул юм байна л да. Шийдэл нь бол ерөөсөө л эзэдийн хариуцлага замбрааг үржүүлэх хянах. Тэгэл болчихж байгаа байхгүй уул нь бол. За хоёр дахь асуултаа. Суглаад ойлаа. Чи яасан айхтар статистик үү? Өө тэгээ бид нар чи мэддгүй юм байна. Мэддгүй юм байна. Тэгэхээр одоо тэгээд мэдс анхаа өөрөө бас зоонод судлалын төвийнхний тэр судалгаа юмнуудыг харчаад бүр шоконд орж ямар амар юм. Бид нар чинь зөвхөн нохоо муурн тайртай гэдээ яваад гас гадна чинь энийг шийдснээрээ нийгмийн аягүй олон амирхтай том эрсдлүүдтэй асуудлуудаас давхар ажиллаад яваад байгаа мэн гэдэг өөртөө өөрөг сүлд нь мэдчихэж байгаа. Тийм байна. Ер нь бас тэгж бодогдлоо. Зоонод зөвчин судлалын үндэсний төвөөс бас нэг хүн урьж яг би тэгвэл тэр хүнийг мэрэгчлсэн хүнийг чамд холбож байгаа. За тэгвэл надад холбоод өгөрөө заяа. Яг ингэж холбогч аваад тэгээд яг энэ статистик тоон баримт бидний юуг мэдэхгүй яваад байгаа юм бэ гэдэг талаар мэдэж авмаар юм. Яг үнэ. Би бас айгүй бол сая зарим статистик нь буруу хэлсэн гэж магадгүй. Тэр нь бол ерөнхийдөө багцаар бол ерөнхийдөө ойролцоо байгаа. За 2 дахь асуулт. За 11. За 11. За Азтай савар төрийн бус байгууллага яг одоо ямар төсөл хөтөлбөр дээр одоо фокусч ажиллаж байна, төвлөрч ажиллаж байна тийм ээ. Бид нэр сая 2021 онд 19 оноос ер нь хуулийн төсөл дээр ажиллаж эхлээд 2021 он гээд 21 онд анх гишүүн Батмөрийн хэрэг шин танилцуулаад гишүүн маань хань маш гоё нээлттэй хүлээж аваад тэр үед хууль зүйн сайд байсан те. Байгаагүй лөө. Тэгээ дараахан болсон. Тэгээд гишүүн маш гоё хүлээж аваад биднийг дэмжээ. Дээр нь бас бидний энэ тайлбараас харж байгаа тийм зөвхөн нохомоны асуудал биш чинь нийгмийн асуудал юм байна гэдэг талаас нь бас их сайн фокуслаад тэгээ биднийг дэмжээд тэгээ 22 онд 21 оны намраас ажил хийсэг байгуулалтад ингээ 22 он 23 он бүтэн ажиллаад
банк орооны хурал эдэргээд явдаг шүү дээ процессор. Тэгээ ингээ 2 жилийн турш яваад 23 оны 12 сарын 8-нд манай хууль батлагдсан. 2 жилийн турш явж байгаа та. Тийм. Тэгээ 21 оны 24 оны 1 сараас хэрэгжиж эхэлсэн байгаа. Гэхдээ яг хэрэгжилт маань одоогонд бас тийм хангалттай биш юм л та. Тэгээ яг үдээд энэ хуулийн хэрэгжилтийн гол хэрэгжигдэх одоо нөхцөл нь юунаас бүрдэх вэ гэхээр нохоо мөр тэжээгчдийн эхлээ нохоо мөрний бүртгэлээс эхлэх хэрэгтэй байхгүй бүх юм. Энэ хууль хэрэгжих гол нэг суурь нь. Бүртгэлд маш сайн яваад эхэлсэн байгаа нөхцөлд энэ хуулийн хэрэгжилт маш хурдтай явна. Тэгэхээр одоо нэг бүртгэл яг манай жишээ нь миний амьдарч байгаа хороомоор орол явж л байгаа шиг л л та танах нохоо чинь хидтэй байлаа гэдэг ингээд энэ маань жоохон маш удаашралтай одоо тэгээ тэрэн дээр бид нараас хуулийн төслөө хуулийн хэрэгжилтээр шанхах ажил руу хүмүүст өрөөлөх тал руу явж байна. Тэгээд 22 онд бид нэр American In Defense of Animals гэдэг байгууллагатай холбогдоод тэдний гадаад харилцааг хариуцсан Флюр гэж захирал нь Монголд манай шугамар ирээд амьд хамгаалах байгууллага юм шүү дээ. Тэдний хол бүр экстрем л дээ. Одоо бүр нэг зөвхөн нохоо мөр биш бүр ингээд бүр амьддаг тий. Тэгээд бүр бүх амьддаг заан маа. Одоо нэг хүний эрхэн зовж байгаа заан. Амьдны эрхийн төлөө тэмцэж шүү дээ. Их том байгууллага. Тэгээд тэдний хантай хамтраад бид нар нэг ерөнхийдөө Монголд нохоо мөрний эмчилгээнд дэр өвдсөн тохиолдолд зарим имлэг одоо чинь сошиалд хардаг л бах та тийм нэг энэ имлэг муу энэ имлэг сайн байна гэл эмч нарыг айгүйх яадаг. Миний хувьд бол манай Монголын имлэгүүд бол маш сайн мундаг эмчнэр зөндөө байдаг. Агуул ночлохоон дээр жоохон асуудал их гард юм гэдэг бид нэр өөрснөр анзаарсан. Тэгээ бид нарт In Defense of Animals гэдэг байгууллагатай хамтраад тэднэрт хүсэлт өгөөд бид нар энэ Монголд хамгийн сайн шинжилгээ одоо рентген бус нэг бусад эмчилгээний оншуудыг тогтоодог тийм шинжилгээний лабораторитой болох зорилго тавиад тэгээд явж ирсэн чинь манай яг хуу тэдний маань сайн хичээсэн л дээ. Америк тэднэр чинь бас төөрхийн хандуур явдаг байгууллага юм чинь. Гэхдээ яг Америкт ч бас арай өөрөж магадгүй гэд. Тэгсэн харин тэр маань хангалттай бүрдээгүй. Тэгэд тэр төслөө зогсоогоод бид нар одоо тухайн үед тэнд нь одоо цугларсан байгаа мөнгнөөс нь бид нар аймаг орон нутагт спей хөтөлбөрийг юу нь явуулъя, танилцуулъя. Аймагуудын малын эмчнэрийг бас спей одоо хийхэд нь сургалт нэг юм хийуулъя гэдэг ийм зорилго тавьсан мó. Тэгээ сая бид нэг 3-4 сарууд дамнуулаад дархан уул аймагт эхний хөтөлбөр явуулаад дараа нь Баянгар аймагт дараагийн хөтөлбөр явуулсан. Тэгээ тингээ бид чинь гол нэг тэр аймагуудын хом үдэгчдэд энэ спец юу ямар чухал вэ гэдгийг танилцуулна. Дээр нь орон нутгийн малын эмч нар чи хвчлэн нэг яг 5 шум малаараа дагнцсан эмчнэр байгаа. Яг нохоо мөрний эмчнэр чинь яг одоо нэг мэрэгжлийн хэллэг нэг жижиг амтны эмч гэж явд юм байна л да. Тэгээд жижиг амтны мэрэгжлийн эмч бас орон нутгад жоон тийм олон биш. Тэгэхээр бид нараас тэр талаас нэг эмчнийг мэрэгжүүлэх спецлгод тийм сургалт маягийн юм бас явуулаад явж байгаа. Тий. Одоо энэ жил одоо намрын бас 3 аймгаа бид нараас одооноос ярилцаал байж лээ. Гэх мэт иймэрхүү ажлууд яг одоогийн байдлаар хийж байна. Малын эмч гэхэр чи бас нохоо мөр үздэг юм байна шүү дээ. Тэ тустай жижиг амтны гэж явдаг юм байна шүү дээ. Яг ерөнхий бүтцэн ойролцоол байх л та. Гэхдээ яг нөгөө нэг одоо спей хийх нарийн тэр нөгөө нэг хаана юм уу тэр нь одоо нөгөө спей гэж одоо чинь сав өндөвчийг авах шүү дээ. Тэр нохоо мөрний сав өндөвчтөө өхөр хонихоос мэдээж байрлалын хөвд ч яадаг тийм өөр л үүдгэл юм байна л да. Тэгэхээр нөгөө нэг тэрэн дээр бид нар тийм хөтөлбөрүүд бас явуулдаг. Одоо нөгөө орон нутг руугаа төлхөө чиглэсэн. Одоо нөгөө хандлага тийм ээ. Тэгээд энэ мэрэгших одоо хүмүүсийг ойлгуулах тэр зорилгоо тавиад явж байгаа юм байна шүү дээ. За окей. За хоёлаа 3 дахь асуулт. За. Билет цугуулж байгаа юм шиг. За 12. За 12. Гэрийн тэжээвэр амтны тухай хуулийг батлуулсан байдаг. За тэр талаараа ерөнхийдөө сая ярьчлаа. Яагаад чухам хууль санаачлах шаардлага үүссэн? Батлуулснаар гарсан өөрчлөлт нь бас юу юм? Хоёул дахиад нэг жоохон дэлгэрүүлж ярихаар л боллоо да. Яг үнэ бид нар чи яг ингээд 13 онд анх 13 оны намар штэ. Анх нэг одоо би яг энийг ярихын тулд нэг стацны хийж ирсэн бүх юмд ярих хэрэгтэй болохгүй тийм. Анх 13 онд бид нар юу шэлтер нэгэ Төв аймгийн Үлзийд хороонд. Тэгээ нэг 100-аад нохой аварсан 78 гүлэгддэг. 78 гэдэг ингээд тойрч явсараа зарим эзэнтэй болоод нэмэгдээд ингэсэн 100-аад гүлэг аваад тэгээд
тэнд маань халдвар төвчнгаад бас 20 30 өнгөрөөд үйлдсэн бид нар чинь мушуух эзэнтэй болох нь болго явуулсараад за энэ шелтер бол бид нар ингээд үнэхээр дийлэхгүй байна. Тэр шелтер гэдэг нь одоо нөө гумнаас асрамжийн нохоо асрамжийн төв тийм ээ. Тэд чинь бид нар тухай цөөхүүлэх нэчээсэн санхүү манхүүч үр байхгүй бүх юм өөртөөсөө камераас гаргаж байгаа. Тэгээд тийм 100-аад нохоог л одоо ягаад ч дийлэхгүй. Тэгэд тэр маань хаагдсан. Уус хаах зөрөхгүй халдвар төвчнөө орон төссөн. Тэгээ хаачаад бодохгүй. За ер нь бид нар энэ 100 гөлөгтэй ингэж амар зардал цаг зав бүх юмаа цацуулж байна. Цаан чин тухайн 13 оны тооллогоор л Улаанбаатарт 200-аас 250 мянган нохой явж ийн гэж тооллого гарсан байсан. Тэг бид нар тэр их зөв далаагаас нэг ганц халбаг усл авч байгаа гэсэн үг шүү дээ тийм. За энэ бүтэхгүй маань юус энийг гадаадны орнуудын туршлага юу гэдэг юм. Ер нь бид нар юу хийх ёстой юм бэ гэдэг. Тэг 14 оны намар хавраас хэсүүдэд ерөөсөө энэ спец заслал хамгийн чухал юм байна. Ерөөсөө бүх орных тэрлэн. Тэгээ спец заслалыг сурчлаад ингээд яваад орилол яваад лсэн 15 онд бид нар өөрсдөө Аз вет гэдэг имлэг одоо энэ 10 дугаар болд зөвхөн спе хийх зорилготой имлэг нээгээд тэгээ имлэгээ яг бус хүмүүсийн нохоо мөрөг имчлээд олсон орлогоосоо спе хийлгэж байгаа юмтыг спег үнгүү хийгээд ингээ өгсөн зорилго тавьсан чинь манай гацдах саврыг имлэг нээсэн сургаар нөө үүдэн дээр хүмүүс ч өстой хайцтай гүлэг хайцтай муурын зулцах ингээл авчирч тавиад нөгөөх маань бас дахиад шилтер болоо ирчихэж байгаа. Тэгж юм тий. Тэгээ тийм ялган гомжны амтан байгаа ч нөө хүмүүс нохоо муур авчиж үзүүлэхгүй шүү дээ. Тэгээ тэр маань ингээд бүтлэх болоод. Тэгээ бид нар заахаа за тэгвэл ингээд өөр имлгүүдэд өөр мөнгө усгаад бууж өгөөгүй л байна л да. Тий эзэнтэй нөө нэг одоо хашаанд охин нохоо тэр гөлглүүдээ төөрөж хаяал идэг айлууд. Тийм айлуудыг юу ая. Тэр имлэг дээр амьд дээр хийлгэж өгөөд бид нарт мөнгөний төлөөд ингээд хийлгэж өгөөд явъя гэд. Тэгээд нэлээд явсан ба. Тэгээд ерөнхийдөө тэндээс эхлээд жоохон яг тэр маань илүү зөв арга байна гэдэг утгаараа жилдээ нэг 200-аас 300 зарим жилд нь 500 нохоморс бий гэд ирсэн байхгүй. Тэгэхээр та нарт нөгөө судалгаа амар хэрэгтэй болсон байна. Тухайн хорооныч гэдэг юм уу те. Тэрийг бол ингээд тийм нөгөө нэг хэсгийн ахлагч нар ч юм уу тийм хүмүүстэй ингээд уулзаад. Тэгтэл дутмаг байсан баг л та. Тийм хэцүү шнэ энэ нэг 100 гаруй мянган гэр уулын айлнаа чинь хичээн охин юм бэ гэдэг чинь зарим нь хийх охин нохойтой гөлөглөж хайдаг хүмүүсээ хийхгүй гэдэг хүмүүс байна үү тий. Гэх юм биш тийм. Одоо бидний тэр зураг байт юм ингээд гэр уулын хамгийн их хүн явдаг газрууд нь юу гэхээр худаг дэлгүүр хоёр. Тэгээ бүгдэндээ нэг бид нэг зар наагаад таны нохой чинь охин нохой гөлөглөөд байна уу? Бид нар энэ асуудалд шийдэж өгье гэдэг. Тийм зармаар наагаад явжсэн тийм гой зургууд үйд. Тэгээд за тэгээ 15 онд нэг тийм болоод тэр бол ингээд жил тутамдаа тогтмол явдсан. Тэгээ 15 онд ч нийслэлээс тухайн нийслэлийн удирдлагууд ч нэг 500 сая нохоо шатаад 100 хуурайд. Одоо байд нь шүү дээ одоо хүртэл тэр. Нохоо шатаад харин тийм нэг сураг дуулц. Би тэр яг тэрийг сонсоо нохоо шатаад 100 гэсэн чинь надад нэг тийм Германы дэлхийн Аушвицийн Собиборын 20 ангичгэл яг нэг Аушвиц хаанд орсон шүү дээ. Тэр айгүй байсан. Тэгээд хамгийн гол нь тэгэд нэг 102-аад тусахгүй. Тэрэн дээр нэг амьд нохоо 7500 худалдаж авна гэж шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр ч нөө төрүү ч нөө хүмүүс чинь за ястаа нөгөө уудгийнхаа мөнгийг олохгүй л. Тий нөө бэлэн авах газар байхаар чи яах вэ хүмүүс чинь тэгэн штэ 23 нохоо жоох хүүхдүүд торонд гөлөг хийдсэн бэрээ гэж. Тэг чинь бүр айгүй амар. Тэгээд тэр хавийн ойрхон айлууд нь хашаандаа нөө жингэрүүд уяад эхэлж байгаа. 2 3 жингэр уяад эхэлж байгаа. Гөлөглүүлэх нь. Гөлөглөөд тэн чи авах газар нь бэлэн байхаар чинь энэ чинь нэг юм баг ирэл нийлүүлэлт үүсгэх гэдэг шүү дээ. Тийм байна, тийм байна. Тэгээ энэ чинь одоо олон улсын нэршлэн Кобра эффект гэдэг шүү дээ. Тэгээ нөө. Одоо түүх нөө энтгэхт очсон англичууд өөрсдөө Кобранаас айдаг. Могоноос. Тийм тэгээ нэг өөрсдөө алж чадахгүй учраас адаад аваад ирээ бид нар худалдаж авъя гэсэн чинь нөөдөл үржүүлчихдэг. Тийм бүр авах гад бэлэн газар авах чинь үржүүлнэ шүү дээ. Яг энэ юм болж байгаа. Тэгээ тэрний асуудлаар чи минь ч бас боо акц хийх гэж үзээд дийлээгөө тэгээд ашгүй 16 онд нэг дараагийн орон нутгийн сонгуулиар дараагийн хөтөлбөр гарч ирээд тэр нар нь харин ашгүй манай аста саврын бид нар нэг миний зөв нэг сонинд өгсөн нэг ийм ч жоохон болондгцсан ярьслаг тухайн нийслэлийн удирдлага одоо ган төмөр менежер нийслэлийн ерөнхий менежер гэсэн уншаад өөрөө дуудаж уулзаад тэрний өмнөх удирдлагууд чинь бид хэд дуудаа өсөлгээд хүлээж авахгүйсэн чинь дараагийн хөтөлбөр айгуу гоё. Тэгээ очиж танилцуулж 17 оноос чинь
тэр чинь ганц хүмүүст нийслэлийн 1-р руу авч яваад батлуулаад тэгээ 17 оноос чинь нийслэл дээр Чингэлтэй Сүхбаатар 18 онд Баянгол хаан уул 19 онд Баянзүрх гэдэг нэг юм СП хөтөлбөр нийслэлээс уулна явсан байхгүй. Тэрний чи үр дүн чинь бас гараад байгаа. Өмнө одоо ингээд гудамжаар одоо манайхан айгу бомхон нэм айгу амархан марттай юм л та. Гудамжаар сүргэлээд явж идэг байсан шүү дээ. Тэр нь хэдхэн жилийн өмнө шүү дээ. Нэг охин нохоо дагцсан сүрэг нохоо тий. Одоо бас дайраач тийм биш байгаа тий. Энд чинь одоо тий 17 18 19 оны СП хөтөлбөрийн нэг үр дүн гарч эхэлж байгаа. Энд чинь СП хөтөлбөрийн үр дүн ерөнхийдөө шууд маргааш нь ингэж огт гарахгүй л дээ. Тэний үр дүн одоо ингэж харагдаж эхэлж байгаа. Тэгээ 20 он гээд сонгон нархны СП хөтөлбөр эхлэхжсэн чинь нөгөө ковид гараад тасраад коронавирус болж бас нэг жоохон тийм саатсан юм байна. Тийм байна. Тэр үеэр бид нар ч нэг гэр гэртэй байгаа үед нөгөө хуулийн төслийн судалгаанд дээр ингээ манай хуульч нар ажиллаад явж эхэлсэн байхгүй. Тэгээд за яг тэрнээс тэгээд ерөнхийдөө нийслэлийн СП хөтөлбөр бидний сайн ингээд хийж ирсэн бүх ажлын үр дүнд ерөнхийдөө Facebook-ын групптэй чинь нэг хүн манай муурны ороо орчиж одоо би нэг нийлүүлэх гэсэн гэхэд доор нь хүмүүс ингээд болооч СП хэлээчээ бичдэг болоод эхэлсэн. Хандлага өөр болсон. Тэгтээ одоо чинь нэг үйлдвэр нохоо муураар нэг бизнес хийдэг нэг юм нохоо муурын мөнгө харцсан хүмүүс байгаа шүү дээ. Тэрнес чинь бол спецлог хийхгүй шүү дээ. Бид нэгснээ уурайлаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр тэр үед нэг бид нэр ярилцж байгаад ялангуяа би ингээд зай нэг зохицуулт хэрэгтэй бол юм байна ерөөсөө. Уул нь 19 19 оны нийслэлийн нохоо мэдээж журмын ажлын хэсэгт бид нар өөрсдөө орж ажиллаж байсан. 16 оных тэр илүү 15 оных тэр илүү орж ажиллаж байсан. Тэгээд 19 оных тэр бас орж ирсэн. Тэгээд нийслэлийнх бол нэг юм байгаа гэдэг. Гэхдээ энэ чинь улсын хэмжээнд бүр яг нэгдсэн том зохицуулт хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ бид нэр хууль руу ерөнхийдөө зүтгэж эхэлсэн байна. 19 оноос гэдэг нь. Яагаад хууль батлуулсан бэ гэдэг шалтгаан бол юм. Шалтгаан бол одоо ингээд бидний энэ хийж ирсэн бүх юмны эцэст ерөөсөө яг уриалаад зөвхөн уриалгын шинжтэйгээр яваад юм бол одоо яг бүх хангалттай үр дүн өгөхгүй юм байна тий. Гэдэг утгаараа бид нэр за нэгдсэн зохицуулт нь орох хэрэгтэй юм гэдэг утгаараа хууль руу орж ирсэн гэсэн үг. За дөрөвдөхөө суулъя да. Амар урт юм ярьсан уу? Одоо ингээд хантал одоо хариултаа өгч явуул хүмүүст хэрэгтэй л дээ байлаа. Тэгээ яг л нэг шууд хууль руу орсон юм шиг зарим хүмүүс ойлгодог байхгүй. Одоо нэг амар амбицтайгаар шууд хууль мөөл байл ингээл хэлсэн юм шиг ойлгоод байдаг. Өмнөх золонгуудаа ярьдээ. Тий. Ингээл тий. Тэр утгаараа. За. Тэр нь зөв. За 20. За энэ бол түрүүн хоёулаа баг ихэнд ярьсан асуултын маань ярьсан ярилцлагын маань ярьсан зүйлийн маань одоо холбогдсон асуулт байна л да. Нэг статистик тоон баримт. За тэгээд жилд хичнээн нохоо муур эзэнгүү хаягдаж хідэн өргөдөж үгүй болж байна гэдэг ч юм уу юм статистик тоон баримт байдгүй. Яг хаягдж байгааг бол өстой бүртгэх хэцүү. Одоо жишээ нь одоо ингээл бол Монголд одоо Азцаас групптэй байдаг хүмүүс бол харж л байдаг л гэдэг. Бараг л өдөр олон л нэг гоё үйлдвэр нөх хаягдсан тавьж байгаа чинь нэм цовчарк голдон биегэл одоо тий жон царай алдсан. Тий нэг л хөөх юмд. Гадаадд чинь маш үнэтэй одоо ховор гоё нөх. Монголд ингээ зүгээр хог болцсон удамж нэвж идэг болцсон ийм байгаа. Тэгэл муур чинь гоё үйлдвэр муунууд ч гэсэн ингээл хаягдсан явж идэг болсон. Бид нар одоо яг нэг өдөрт хэдэн нөх хаягдж ийн гэдэг юу аягүй хэцүү. Статистик тоо хэцүү. Манай одоо чинь өндөр орцсон эхлүүрийн тэнд нэг овчарк явж гин гэсэн постыг нөгөө нохооч магаш нь цэрэг дээр явж байгаа магаш нь дахиад нэг хүн яг тэр нохоо оруулж пост оруулдаг ч юм уу. Тийм болохоор нэг хідэн шиг хаягдаад байгаа болох төлөвлөлттэй. Ингээдээ манай группт бол өдөртөө нэг 100-аас 200 пост ордгийг. Энд нэг юм нохоо явж эсвэл би нохоогоо хайчлаач гэдэг юм уу эсвэл нэг юм группчууд хэдчнээ гişүнтэй. Манай 260-аад мянга. Тийм байсан баг. Манай админууд бол чадлаараа л ажиллаж байгаа. Зарим тохиолдолд бас энэ ташамд хэлэхэд манай группт байдаг хүмүүс байл. Манай админуудын бас ажлыг ойлгож байгаараа бид нар чинь ингээд бүгд нэг ч цалин авдаггүй. Сайн дурын байгууллага. Тэгээд тэр олон постыг шүүлтүрдэхгүй бол ингээд пүүзний лайв ч юм уу нэг юм балаа байна. Хажуу нууж ирэх гэдэг. Тэр болныг хянж оруулна. Зүгээр нээлттэй тавьчих юм бол тэр чинь замраагүй юм болно шүү дээ. Тэгээд манай админ хүүхдүүд залуучууд бол маш их хичээж ажиллаж байгаа шүү. Зарим хүмүүс нэг миний постыг удааж орууллаа гэдэг гэж уурлах. Бас нэг жоохон ойлгохгүй тий.
эн чинь бүгд цалингүй сайн дураа чин сэтгэлээс ажиллаж байгаа юм залуучууд байгаа шүү гэдэг бас тий хэлж. Тий. Тэрийг нь бас одоо Азтай савар төрийн бүс байгууллагын Азтай савар Facebook одоо пэйж тий энд байдаг бол бас энэ шалтгааныг нь ийм шалтгаантай байдгийг шүү. Тийм учраас бас наантай цантай бас манайхан ойлгуулаарай гэж бодсон. Тэгвэл манай хүүхдүүд төр чинь өөр заримдаа айгүй муухай хэлэхгүйгээр дайралт дуудаж ирж байна. Тийм чинь ялангуяа манай групп яг чи тэр нэг хамгийн ихэндээ эхлэхдээ нөө хамгийн гэгэл гой групп гэж танилцуулсан. Яг үнд бол манай хамгийн дарк хэцүү групп байхгүй тийм. Дандаа хэцүү асуудлууд гарч ирж байдаг. Тэгэл манай админаас ч өөр хэмтэд. Ялангуяа хянж оруулж байгаа ихэ чинь бүх постыг харж байгаа гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг энэ тийм цуснуужиндаа утгалцсан нохоо тэгээд дингдсэн өсмөс нь хоолроод унтсан муурын зулцсан болцол хамгийн хэцүү юмуд бүгд нь хараад сэтгэл зүйн хувьд бол айгүй хэцүү ажлыг хийж байгаа. Ер нь бол жоохон дандаа л тийм нэг 20 25 доош насны л залуучууд байгаа шүү дээ. Тэднийхээ бас менталыг биднээс хамгаалах ядчил манай группийн гишүүд бас админууд байгаа жоохон сайн ойлгож хайрлаж байгаарэ гэж бас хэлмээр байна. Хамгийн dark гэвэл бас хамгийн dark. Гэхдээ хайр дүүрэн хүмүүс нэг дор байгаа гэдгээр илүү гоё гэгээл тий. Dark гэх юм бол хэцүүлтэй мэдээж. Заримдаа ч бол өстой нүд халтрэм зураг нар бол явж байдаг. Манай зарим нэг найзууд бол танай группээс гарцсан шүү дээ. Дийлэх юм байна. Тэн дээр тэнгуут одоо чинь нэг амтан ороод хүмүүсийн хандуу тусламжаар идгээд гоё болоод гараад ирээ. Тэр пост нь нөгөөх чинь ийм болсон гэд пост гоё сторийн явж идэг тий. Тэнгуут чинь хүмүүс чинь амар гоё сэтгэл одоо тэр нэг бүгд нэг одоо ертөнцийг аварчлаа гэсэн үг шүү дээ. Чи нэг амьд ертөнц аварч болж штэ гэдгийг харуулж байгаа. Тийм. Тэр бас нөгөө талаасаа тийм. Тэгээд дээр нь бас манай группийн яг тийм л дээ нөгөө гэгээлэг гоё тал нь бас одоо жишээ нь тэр сайн авардж байгаа байна. Тэгээд бид нар жишээ нь заримдаа нэг ингэдэг за энэ жил бид нар нэг юм 200 нохоо дисплей хийсэн байна. Нэг нохоо жил 6 гөлөг гаргадаг. Багаар утгад шүү дээ. 8 10. Тэгээд жилд 5 нам ихээр 12 болж байгаа тийм. Тэгээд 200 нохоо маань 12 үржүүлэхээр нэг 2400 амтан төрхөөс биднээс сэргийлж чадлаа. Тэгэхээр хүмүүс ч бас вау тий. Тэр нэгэн гөлөг аварчаад имжлүүлээд эзэн хайгаад явхад ямар хэцүү байдаг лээ. 2400 амтан төрхөөс сэргийлсэн байна гэдэг чинь эн чинь тэгээд одоо 2400 амтан чинь зөв нийслэлийн төсөөр бодоод үзэхэд нэг нохоо бодоход чинь 20 эд мянган төгрөг байгаа шүү дээ тий. Тэгээд 2400 20 нэг нь 21 эд мянгаар бодоход төсөөс хичнээн төгрөг хэмнэсэн байна. Усан төсөөс. Тий. Гэх мэтчлэн ингээд үр дүнгээд ярихлаар хүмүүс бас их гоё ойлгож хүлээж аваа. Тэр нь бас бид нэртэхээ буцаад уран болоод явдаг л та. Гинт бас надад сая санаанд орлоо л доо. Гэр хорооллын нөгөө дахин төлөвлөлт гээл маш олон айлуудыг газар чөлөөлж байгаа. Энчнээс маш олон нохоо ханд эзэнгүү болж байгаа байх л та. Аваад орон суудсан доор л манай тэр групп дээр энэ бас том асуудал юм биш үү? Тий. Пост орж ирдэ штэ. Нөгөө дахин төлөвлөлтөөс ингээд нөгөө явцсан нохоо хайд явцсан. Айлууд байна. Тэгэл тэр болгон дээр ч одоо яалтаж л тэр нохоо ч өөр хэмт ингээд нөгөө бөөрөөс ихэл уцарсан. Өрдмөр постууд орж ирдэ штэ. Тэгэд яг хуу миний хувьд бол зөв тийм хүмүүс зөвлөх наа ч юм бол их мохоо нүүл болж байгаа шүү тий. Бодвол цагаан сармараар ном зам уншил явдаг л байлгүй тий. Тэгээд нэг мохоо нүүл үлдэхэ болмоор байна. Тэгээд үнэхээр орон суудсанд ороод одоо энэ хашаага хороогоо ингээд газарт оруулж байгаа бол нохоогоо нэг сайхан хооллоод мэржлийн эмгэгтэй очиод унтуулсан дээрээ. Тийм гэж амтан зовоо зөөртөө гэр бүлд тийм ухаан одоо нүгэл гэх юм уу тийм хурааж ингэж яхаар гэж хэлмээ санагддаг шүү дээ. Би ч одоо тэр постоор зөндөл хэлж бичиж энэ дээр ч бас одоо бас шийдэл хэцүү юм те. Одоо яаж шийдэхээр юм. Тийм ямар яг хуу тэгтээ яг хуу нохоогоо аваад байнд орж байгаа сайхан нэг хүн пост оруулсан байсан л. Манайх ингээд дахин дүлтнэ нохоотой. Аваад орсон байгаа. Тийм одоо энд нь яах вэ? Яаж сургах вэ гэж хөрхөн. Ёстой нэг сурах тал дээр л жоохон хэцүүх л та. Тийм тийм хуулна гайгүй шүү дээ. Эзэнтэй унах бол яаж игэл болгоо шүү дээ. Нодлон бас их өрөвдмөр нэг пост орж ирсэн шүү дээ. Нохоогоо хаяад байранд орцсон байжсэн чинь нохоо нь яаж гээд олоод ирсэн цонхонд орно ингээд усны нөгөөдөнд ёо би тэрийг чараад үзтээ дотор сонирн болоод. Тэр бас ямар сони юм бэ те. Одоо хаашаа нүснээ мэдгүй хилээд ч ойлгохгүй шүү дээ тэр чинь. Тэр пост нодлонгийн пост байсан баха урьдчилан жилөө. Тэгэхээр
амтэн дээрэс нь нохоо гэдэг бол гайхамшигтай зөнтэй гайхамшигтай бас тэгэл мөрч амт юм да. Саяхан Азтай савар групп дээр орцсон байсан нэг постыг би хараа сууж хэлээ л да. Тэр цэнгэлтгийн тэнд баах эзэнтэй нохоонуудыг хараа сууж тэр ямар айхтар ийм тэр постыг хийсэн хүн бас их гоё айгүй мэдрэмжтэй. Харин тийм байлээ. Маш мэдрэмжтэй зураг дарсан байлээ те. Гоё зураг дараад гоё тайлбар хийгээд тэр чинь олон хүнийг яг айгүй тийм хөдлөсөн шүү дээ. Нохоо гэж харагдаагүй. Надад бол тэр тийм нэг өнчин хүүхд шиг бүр санагдсан. Зүгээр ингээ ээж автайгаа тоглож байгаа нэг муу өнчин хүүхд шиг л харагдсан л те. Тэгээд сүүлд нь 2 залуу очиод эмлэг аваад угаагаад бүр маш гоё болгосон билээ. Тэгээ энэ бол маш гоё том ийм группийн ач тус те. Ийм зүйл юм да. Тэгээ манай одоо яг 260 мянгантай энэ платформ гэх юм уу да тийм. Энэ чинь бол яг ер нь бол яг бидний энэ гол зорилго чи ерөөсөө энэ амтнд хайртай хүмүүсийг хооронд нь холбож өгөх, тусламж хэрэгтэйгээ амтнд нь туслах байгаа хүмүүсийг ингэж гүүр нь болж өгөх тийм. Нохоо хайчаад муураа хайчаад хайж байгаа хүмүүст бас одоо мэдээлэл түгэх том боломжийг бүрдүүлж өгөх гэх мэт иймэрхүү тийм зорилготой л угаасаа гүрэх. Тэрний зорилготой хүрсэн маань ингээ харагдахаар ихгүй байдаг. Тэр постн дээр бас зарим нэг хүмүүс яг тэр постн дээр тэр постыг хүмүүс ингээ шеэрлээ зарим хүмүүс постн надтай найзлага харагдаад. Тэгсэн доор нь наад нохоо чаринч цаана говьяатай төлөө явж байгаа нохоодоос жаргалтай байгаа юм шүү. Өргөчлөөтэй. Тиймэрхүү комментууд бүр нэлээд харагдсан л да. Яг би тэрэн дээр зөвөр газ богинохон тайлбар хийхэд тэр нохоо тэр эзэнтэй нохоонуудыг хараад сууж байгаа тэр мэдрэмж бол яаж чудсан тийм одоо сайхан биш байхгүй тийм чинь яа тэлэр одоо ингээд томоор нь харах юм бол нохоо гэдэг юм чинь 20 мянган жилийн өмнөөс хүний иргэшээлд орцсон. Хүнтэй 100% хамааралтай, бараг 150% ч юм уу тийм хамааралтай тийм амтан. Тэр амтанд одоо чинь үзэнтэй хүнтэй хамт байх нь илүү аж аргалтай. Одоо ийм ч нохойг ихэсэн салгаад нэг эзэнтэйгээ яваад нэг хэдхэн сар болсны дараа буцаа ихтэй нь уулзуулаад за салаад ингээ явахад бол эзнээ дагаал явдаг. Уусаа нохой бол хүнээс илүү амралтай. Энэ яг хамт төсцсөн нохой бол мэдээж ингээ хамт нэгнийгээ дагаах. Гэхдээ яг тийм тохиолдол гарлаа гэхэд ихтэй навч уулзуулаад эзэн буцаа дагуул явахад эзнээ дагуул яддаг. Тэгэхээр чинь нохой ихчлээ юу вэ? Одоо ээж мэж гэхээс илүү хүнийг дааж байгаа шүү дээ. Тийм ганцаараа байсандаа жаргалтай байдаг юм аа. Байдаггүй байхгүй тийм. Нохоо битэл хүн ч гэсэн тийм шүү дээ. Ганцаараа байвал үнэхээр л ганцаард нь хэцүү шүү дээ. Юу нохоо чи өөрөө хүнээс тийм хамааралтай гэдэг нөгөө ухамсараараа биш бүр талд юугаараа мэдчихэж байгаа хэрэг. Зөнгөөр тийм сонгоор. Хүн бол ухамсараа ганцаараа байж болно шүү дээ. Гомдонд ганцаар явж байгаа нохоо өөрийнхөө сонголтоор ганцаар явж байгаа биш байхгүй. Энд чинь ингээд нэг юм тийм тэрийг одоо хүмүүс ингээд эрхчлөө гэж эрхчлөө өдөр гэж хараад эрхчлөө гэдэг юм чинь бол яг цэвэр анханасаа байгаль дээр төрж өсөд байгаль дээр амьдсан амт нэг л эрхчлөөтэй амт гэж яриа шүү дээ. Чон ч юм уу тийм зэрлэг амт тийм. Тэгээд дээрэс нь тэр эрхчлөө нэг цаг үргэлжлэх үү гэдгийг таашгүй шүү дээ. Нэг цагийн дараа ч гэсэн буудчихыг машин дайруулах юм уу тийм. Тэр чинь яг эрхчлөө биш л дээ. Биш байхгүй тийм. Эрхчлөө нард минут үргэлжлэх үү? Нэг цаг нэг өдөрч болох уу гэдэг чинь айгүй хэцүү асуу. Тийм зарим нэг хүмүүс нэг тийм өөрийгөө айгүй тийм юмыг өөр өнцгөөс хардаг мардаг гэж харуулах гэж нэг тиймэрхүү өөр өнцөг хайж олоод идэв юм уу. Тийм тэр чинь бол өөр өнцөг биш шүү гэж одоо бас хэлье. За хоёул ингээд 5 дахь асуултаа. За. Талдаа орж байна. 6. За 6. Танахтай хамтран одоо хамгийн ойр дэмжин хамтран ажилладаг байгууллага байдгүй гэсэн нэг юм султ байна. За манайх ч н одоо яа одоо би яг нэг харахгүй бол тулгамд цаа. Тий. Айгүй олон байгууллагууд дэмждэгтэй одоо чинь MMCG-гээ судалгааны компани тэднийх бол чинь хүмүүсээс уцаа судалгаа аваад тэрний судалгаа өгсөн хүнийг за та 1000 төгрөгөө судалгаанд оролцсон 1000 төгрөгөө ичидээ орон төхөө ацаас авар төхөө гэдэг ингээ сонголтын нөгөө ингээ явдаг тийм байгууллага байна. Тэгээд яг хоо маш олон л байгаа юм байна те. Хоёул санаанд орж байгаа бол ярьчих л да те. Манай бас нэг нэр нэг англи нэр нь марцлаа. Бас нэг юм хөдөлмөр зуршлын нэг компани тэдний хол бинд бас байнга орхон гэж тусал дэмжиж ажиллаж явдیں۔ Яана нэр нь марцлаа. Тэр нэг энэ
сайн дурын байгууллага учраас тийм Тий. ээ маш олон залуучууд тэгэл байгууллагууд дэмжин ажилладаг баг. Тий. Яг хөө жилдээ нэг удаа нөгөө манай бол нэг хандуу өгдөг ч юм уу ингээд явдаг байгууллагуудс нэг хидэд байгаа. Тий. Хамгийн том хамтран ажилладаг байгууллагууд одоо Марк Цукерберг л байна та. Тий. Энэ сошиал бол ер нь сошиал яг л бидний гол маш ерөөсөө том дэмжиж байна л да. тий. Хэрвээ энэ Facebook байгааг бол одоо энэ амьдрал авиг хэцүү байх байсан мó. Төсөөлөхөд бас хэцүү болчлоо л доо одоо. За ойлоод бол 6 дахь асуулт та. Тэгээ бүх одоо дэмжиж хамтарч хамтдаа амны зүрх нэг байдаг бүх хүмүүстэй залуучуудтай тийм ээ байгууллагуудтай баярлалаа. Маш их баярлж явдаг шүү гэдгийг хэлмээр байгаа тий. Бас тэр In Defense of Animals-ийн бас манай энэ төслийг маш сайн одоо дэмжиж одоо бидний энэ орон нутгийн SB хөтөлбөрийг бас санхүүжүүлэлт нь маш сайн дэмжиж оролцож байгаа. Тэнд бас баярлалаа гэж хэлмээр байдیں۔ За 6 дахь. Тэгээд ер нь бол ингээд Астас савар пэйж дээр орж байгаа юм уу одоо мэдээллийн чанартай энэ пэйжийг мэдээллийг постуудыг шеэрлээд ингээд зөв төөж гэж байгаа хүмүүс бол бүгдээр л Тийштэй. одоо яг манай байгууллагын гишүүд гэсэн үг шүү тий. Дэмжиж та бүх яг ингээд өөрсдийнхөө таны хамгийн түрүүнд хамгийн амархнаар дэмжих одоо үйлдэл бол тэр шеэр манай уриалгууд тий. Энэ шүү. Одоо чинь минус чинь нэг 2 жил баасаа авчихад явах тэгээд нэг аян явуулаа. Нэг замын цайтагийн аянгаас санаа аваад тэгээд яг л нөхөд ижээдэг хүмүүс байнахаа гадна нохоогоо баалгачаад баасаа авдггүй. Тэрнээс болж чинь нохоогүй хүмүүсийн дунд үйл зөрчилтөө үүсэх тий. Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг бас шийдэх гэх тиймэрхүү юу аян явуулж ирсэн. Тэгэд манай нэг постыг хэдэн мянган хүн ширэлцсэн байлаа. Тэгээ тэр их гоё санагдчихсан байхгүй. Хүмүүс бас энэ зөв уриалгыг бол бас их сайн мэдэрч хүлээж авч дэмжиж түгээд юм байна гэдгийг бас харагдсан л та. Тэр их гоё санагдчихсан. За. 4. За зоо өөрөө амтэн хэдэн жил тижээж байна вэ? Ямар амтантай вэ? За биний түүх би ч нэг багтаа ичдэг нэг пост тандж байгаад ирээд тэгээ шууд гудамжны нэг гөлөг авч тийжээгээд 91 онд тэгээд тэрийг яг хашаатай айлт төр манад гэртээ төр байлгаж байгаа тэгээд эзэнтэй болгоо явуулж ирсэн. Дараа нь 93 онд манай авч бас их нохоонд их хайртай.Элдэ надад айгүй их амтны тухай ном Оросоос орчуулж өгч уншуулдаг. Тэгээл монгол хэл дээр ном отол надад өгөөл чинийг уншгээл амтнд их хайртай, байгальд их хайртай тийм хүн байсан. Тэгээд нэг жишээ ярихад аавхаа. Ингээд бит хоёр туул ирдэг. Би тэгэхэд ч 100 настай л байсан баг. Туул ирдэг гоо яргуу ургацсан. Тэгээд энэ цэцгийг би нөгөө манай ичмаа цэцгэн их дуртай. Энэ цэцгийг ээжтэй авч өхөөд би асуусан. Тэгэл та ээж нэг гой баярлна. Тэгтээ над цэцгээ авчихынд бол таслана. Тэг үхэнтэй тасланд л чи өөрөө шийд. Манай ч энэ л дандаа өөрөө нь шийдүүлдэг байсан. Зураач юм байсан. Тэгээд би азолж за нэрээ үлдээгээд ээжтэй ч зөв хэлий. Гэт нэг тиймэрхүү сэтгэл нь байсан шүү. Гэхдээ аим тасалж чадсангүй л гэж. Тийм. Яг л одоо нэг гар утас муц шууд зугийн дарах боломж байхгүй байсан тийм. Тэгэхээр нэг тиймэрхүү байдлаар ингээд нэг ментэн хайрлах, байгаль хайрлахад ингээд сургацсан. Тэгээд манай авч өөр нохонд их дуртай. Тэгээд нэг манайх 93 онд Кавказ овчарк гэдэг хойд их гоё ховор сүрлэг амтэн тийм сайхан амтэн байдаг. Тийм нохотой болсон. Тэгсэн манай хамаатны ах бүр тэрэн тэр бүр өдөр болго ирээд хамт ингээд дагуулж явсаа дээрээс тэнийх нөгөө гэр нойрох манахтай. Тэгээд тэр ах маань бүр энэ нохоо хүдрээгээ гэл. Тэгсэн тэр ах тавьгээд. Тэгээ 95 онд манайх чинь тэр нохоог нэг 2 жил байж байгаа. Ротвейлертэй одоо тэр онд ч манай үе хүүхдүүд ч нэг байнахаа гадаа нохоод ичдэг байсан шүү дээ. Тэр ихтлэрийн баруун талын одоо баахан цолбын нохоод ичж дээ. Тийм модон гол суурны юм доотлын шатны доотлын хэсгийг нь юу ачдаг. Цөмлөөд ингээд нохооны үүр болгоцсон. Тэгэл тэр дотор хамт орцсон ингээл хоол барьцсан. Тэгээд юм тохойд өвч мөвч гайгүй л өгдөг байсан юм бэл. Тэгээд ротвейлерт байнаа гадаа нохоод ичээд байрны гэр дотор ротвейлертэй болоод тэгээ 2005 онд тэр маань өнгөрөөд одоо 10 жил 95-аас 2005. Тэр бол одоо миний үед яг хамгийн урт хугацаанд дотн найз маань байхгүй одоо нөгөө миний 3 4 ангиас их суул төгс хүртэл хамт байсан. Нохоо байхгүй. Тэр чинь одоо ингээл анд найз шүү дээ. Тэгээ би чинь өөрөө нөгөө
айлын багахаас айгаагүй олон дүү. 10 гаруй дүү. Тийм болохоор яг миний хувьд бол ганц дотны нөхөр одоо дүү юм. Ахан дүүс болсон байж шүү. Тэр маань байсан. Тэгээд тэрнээс хойш шок болоод нэгсэг нохоод ижиж чадахгүй бүр хэцүүлтэй. Амар хэцүүс. Тэгээ байж байгаад тэгэл одоо тетрон дүүр яг найзуудтайгаа нохоог нөгөө зүгээр түр харагч марагч хийж өгч юм уу гэл ингээд нохоод ижийг хорхоогоо дараал. Ингэж явж байгаа. Тэгээд энэ юу түрний ядын астас саврын шилтер гэдээс дүүлцэд хороо. Тэр шилтер чинь дээ нөгөө нохоонууд маань үхээд эзэнтэй болсон болж явцгаа нэг жижигхэн шар гөлөг үлдээд нөгөө парво вирустэй. Тэгээ нөгөө өсмөттэй болохоор нөгөө хашаатай айлууд л авцгаа шүү дээ хэмиг гэсэн. Өсмөттэй болохоор айлууд голоод авахгүй. Тэгээд өвөл хэцүүд чинь. Тийм 13 оны өвөл 14 оны 1 2 дугаар сар гээд явчихж байгаа юм чинь. Гүүтэнд. Тэгээ нөөч ганцаар өвчих би гэртээ авчираад за нэг дуулаарт л байлгаж эзэн болж игээд. Тэгээ үжис одоо нөөц ч одоо манай ихт байж лээ. Эзэн олдоогүй л ярих. Эзэн өөрөө олчлоо л гэж. Одоо энэ жил 12 хүрлээ. Яа. За 7 дахь асуултаа. За. Өн цайн хэрэгжил 18. За. Танаа залуучуудад тохиолдож байсан амьтантай холбоотой сонирхолтой кейс зөндөл байгаа хэл та. Яг санаанд орж байгаа нь. Түрүүн ч хоёлоо бас нэгийг нь ярьлаа л та тийм ээ. Сонирхолтой кейс хэрч одоо. Одоо нөө юу юм бэ? Нэг бавгагийн кейс их сонирхолтой амар хэцүү хүнд бас их олон сэтгэл нэг ам нь ингээд амар нөө нэг идэ гарцсан ингээ битүү аман дэрнэ. Тэгээ нөө амаа ингээ хамхиж чадахгүй болтлоо ингээ идэ гарцсан. Ийм болцсон нөхөө. Тэгээ нөө чинь ковид юу шүү дээ. Сэлэнг амьхт байсан. Тэгээ нөө хот хооронд нөө нэг юм хүмүүс чинь хаацсан. Нөө хот хооронд юм зочлох. Товчоонуудыг хаацсан тий. Товчоонуудыг хаацсан. Тэр нөхөө тийм сэлэнгэд байж гисэн юу пост ороод. Тэгээ тэрийг чи өвлжт бас яг идүүлэр. Тэгсэн тэндээс тэр сэлэнгийн айл сумаас жилээд тэрийг юу нэг мундаг хүн юу л авчаад дахнлоо авчаад дахнаасаа наашаа нэг залуу машинда машиныхаа амар өмхий идэ чинь тэгнэ л дээ тий. Тэгэхэд өнөөний бүх цонхоо онголгоод тэр залуу өвлийн хүйтэнд шүү дээ. Өмхий учраас тэгнэ бүх цонхоо онголгоод өвлийн хүйтэнд тэр товчоонуудыг ингээд хулгайгаа тойрч явсаа хотод тавьчих өгөөд тэгээд тэрийг чинчээ имчлүүлээд манай мундаг имчнэрээс мундаг имчилсэн тэрийг. Тэгээд одоо айгүй гой болсон ингээд байж байгаа. Тэр яг процесс нээгүү тийм адраматай адал явдалтай. Тэгээд анх тийм байсан. Одоо ямар гоё байгаа. Одоо манай стасорын бас үүсгэн байгуулагчтай нэг одоо яг өөрөө тийжэж байгаа. Бүр тийм тэр их гоё түүх санагддаг надад. Яг одоо өөр бас зөндөө байгальтай саяных хил яг шууд орж ирж байгаа. Тийм байна. Тэгээд тэр чинь өөрөө бас хүн амтан тэгж тээж явах байтугай хүмүүсийг хүртэл товчгоор оруулж гаргахгүй хүнд нөхцөл байсан шүү дээ. Тэр одоо тэр залуу хэрэг нөгөө нэг хот руу авчирсан залуу хэрэг үзэж байгаа бол чи бол өстой респект чивэл тийм. Үнэхээр бас хүндэлтэй, үнэхээр бас хайр дуурин хүн байна те. Нохоог тэгж хайрлаж байгаа, амтан тэгж хайрлаж байгаа хүн бол эддээ тэгэл бусдыг бол мэдээж гайхалтай л хайрлаа шүү дээ. Хүнийг бол бүр гайхалтай хайрлах байх. За 8 дахь асуултаа асуулъя да. За нэг. За одоо хийж байгаа ажилтай тань холбоотой таны мөрөөдөл гэвэл юу вэ нэ? Тийм миний мөрөөдөл үл ерөөсөө зөв манай астасарын нэг одоо өрөө гэх юм уу тийм амьтад бүхэн ажиглалтай байгаад. Тэгээд энэ яг энэ үг нь өөрөө яг ингэ задлах юм бол яг тийм л баг тийм эзэнтэй нохоонууд нь гэр бүлтэй ажиглалтай байгаас эзэнгүү нохоо гудамжинд битгий байгаасаа бүх одоо нохоомор тийм ээ заавал нэг эзэнтэй гэр бүлтэй байгаасаа. Тэгээ үүнийгээ дагаад нийгэмд олон одоо эерэг зүйлс маш их гарна. Тий үүсч эхлэв шүү дээ. Орчны бохирдол аюулгүй байдаг. Түрүүн би нэг юуг мартчихж уучлаарай. Тэр нохоо устгал гэдэг нэг юмны бас нэг амар бүр миний хувьд хамгийн аимшигтай одоо айлж уулчин ч юм уу тэр 80 мянган 100 мянган нохоо сэг зэмнээс илүү айлттай нохоо устгалын нэг юм нь юу гэхээр нохоо устгал хамгийн ихчлэн гэр ороолоор явдаг. Тэгээ өглөөгөр явдаг. Тэгэхээр ингээд хүүхдүүд жоохон хүүхдүүд хөлөө хичээлдээ явж хахад нүдэндээ нохоо буужаалаад байдаг. Тэгээ эн чинь юу гэхээр тэр хүүхдүүд
эхний удаа харахтаа ямар амар юм бэ гэж харна. Тэр удаа яа гээл те. 3-аас ингээл хараад 4-өөсөө бүр энгийн юм шиг болно. Энгийн юм шиг болно гэдэг чинь хэцүү. Тэр айгүй амар ихгүй. Тэгэд эн чинь өдрө болон давтагдаад байгаа болохоор чинь харахаас орохгүй шүү дээ. Харагдаж л байгаа шүү дээ. Тэгэл тим хүүхэд нэгдүгээр ангиас ингээ 12 доо хүртлээ тим юм өдрө болон харж өсөөд нийгэмдэр иргэн болж төлөвшөд гарна гэж байгаа шүү дээ тийм. Магадгүй хин нэгэн хүнтэй суугаа гэр бүл болно. Тинчээ тэр багын тэр аимшигтай травманаас ямар юу гарах вэ? Энэ нүр миний бол миний үд тэр одоо тэр нөгөө нэг 80 100 мянган хон сэгзэм усын төсвийн мөнгө тэр жуулчнаас илүү аюултай юм энэ байхгүй. Нүдэн дээр нь амтан хороож явахад түүнийг 2 3 хараад тоохгүй болно гэдэг бол хэрв аргийн юмд цочирдохоо болно гэсэн үг шүү дээ. Хэрв аргийн зүйлийг ч одоо тоохоо болно. Эмзэглэхээ болж эхэлнэ. Тэгэхээр энэ бол хамгийн бидний хамгийн том хайрлж хамгаалж явах ёстой зүйл бол мэдээж их орон тэгээ ирээдүй хойч үе. Тийм шүү дээ. Байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ирээдүй хойч үеийг л сайн сайхан орчинд хайр дүрэн өсөх. Амтан тарихтай байлгах. Хайр мэдэрдэг, хайраа түгээдэг. Тийм. Ийм л нийгэм байж энэ чинь гоё эрүүл аюулгүй гоё нийгэм болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр чинь тийм болох боломжийг нь ингээ бага насны дээр одоо катлаад яа чинь таслаа ичнэ гэсэн үг байгаа байхгүй. Нөгөө амьтай бүх зүйлийг хайрл, амьгүй бол амь ортол нь хайрл гэж нэг үг байдаг тийм. Тэгэхээр ч нөгөө монголчууд чинь ч гэсэн яг л ийм л философитой байсан юм байлээ л дээ. Эд амьтай шүү гэд. Одоо энэ ширээ, энэ сандал, энэ микрофон монголчууд эд амьтай гэдэг. Тэгэхээр энэ амьгүй зүйлийг хүртэл амьшуулж, хүншүүлж хайрладаг байсан. Тэгэхээр маш хайр гэдэг хамгийн түрүүнд байх ёстой зүйл шүү гэдгийг ойлгодог байсан ард түмэн юм шиг байна шүү. Уул нь алдагдаад л байгаа болохоос. Чулуугаа хүртэл байрнаас нөдлөгддөг шүү дээ тийм. Энд нь газрынхаа өөр 3 жилийн дараа байрандаа очтгоо. Тэгэхээр чулууг хайрлаад дээ шүү. Зовж очтгийг шүү гэл. Газар ухчаад сүйд усаагаад аргаддаг шүү дээ тийм. Уул нэм гоё юу таар түн. Тэгээд яг сүүлийн тэр хочлолт руу шилжих үедээ жоохон алдаа гарч уу яач уу тийм. Тэнд нэг хэд хэдэн зүйл гээгтчүү гэж одоо бас боддог штэ. За 9 дахь асуултаа. За 17. Амьтан дижэхэд анхаарах ёстой нэн тэргүүний олон зүйл байгаа. Хамгийн түрүүнд анхаарах ёстой 3 зүйлийг хэлээд өгөөч. За хамгийн ихэнд бол гэр бүлэрээ харшилттай өсөхөөс шалгуулах хэрэгтэй. Нохоо муур авахаас өмнө. Ядлаар хүмүүс авцсан хойноо би харшилттай гэсэн юм. Эсвэл манай баг хүүхд харшилттай гэсэн юм бэ. Энийг одоо яах вэ гэж ингээл хэлдэг байхгүй. Тэгэхээр авахаас өмнө бүгд харшилтаа шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Тухайн муунаас харшилттай нөө гэдэг. Тийм биш үү. Тийм. Тэр яг тийм тохиол маш их гардаг байхгүй. Тэгээд хоёрдугаарт энэ амтан танаа гэрт 10-аас 15 жил яг нэг гишүүн байна шүү гэдгийг маш сайн тооцоолж ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд аваад тэр амтныг 1-2 жил өөрөөсөө хамааралтай амтан болгож авчиад эснэ гинт одоо юу гэдэг би ноход ичих хөвлөө. Уудлаа эсвэл одоо юу гэдэг гадагш явах боллоо. Эсвэл нэг юм найз залуу найз бүсгээр үргэжсэн салж маланаас нь өөдөх нь хинийх нь биш болоо тий. Хэмжлэн ингээд ийм нэг юм асуудууд гардаг. Одоо чинь өнөөдөр би нохоо авч байгаа бол 2035 хүртэл тооны 10 наслна гэвэл тий 15 наслна гэвэл 2040 хүртэл энэ амтныг дижээх ёстой шүү. Тэгж чадах уу гэдэг өөрөөсөө гэр бүлийнхнээс асуух хэрэгтэй. Ойрын амтлын төлөвлөгөөч юу юм? 3 жилийн дараа би гадаашаа суулж явах гэж өнөөдөр нохоо аваад хэрэггүй байхгүй тий. Тэгээ штэ тийм. Гэр бүлийн төлөвлөгөө нь ямар байгаа одоо эхнэр хүүхдээ аваад солонгос явж ажил хийх гэж байгаа бол дараа жил явах гэж бол өнөөдөр нохоо аваад хэрэггүй штэ. Их мэтчлэн ингээ төлөвлөгөөгөө сайн хараараа энэ жилийн энэ олон жилийнхаа ойрын 10-15 жилийнхаа тэгээд яг тэр 10-аас 15 жилийн турш өдөр болгон 2-3 удаа тэр хог гадаагаас саллуу шээлгэж баалгаж сардаа нэм үү улиралдаа нэг удаа эмнэлэгтэй байж үзүүлээд хоол чанартай хоолонд өгөхтэй тэр санхүүгийн чадамж цаг завны чадамж энэ бүх юма тооцоолохоор тэрийг би хэлэх хэрэгтэй байд. Эн чинь бас яг нөгөө нэг адилхан гэр бүлийн гишүүн болж орж ирж байгаа учраас энэ гишүүнийхээ өмнө үүрэг хүлээж чадах юм уу? Яг наач л юм бадсах юм бол тийм байна тий.
Тэгээд энэ эрх үүргийг нь хангаж чадах юм уу гэдгээ өөрсдөөсөө өдөр болгон нэгээс хоёр удаа баас түн шүү тий. Тийм шүү дээ. Тийм. За. Иймэрхүү юунуудыг би нэг хамгийн ихэнд анхааруулт. Яг одоо Тийм байна. ер нь бол намайг ч манай зарим найзууд чи яг нохонд хайртай хүн юм уу, хайргүй хүн юм уу? Ааха. Үржүүлэх нь болиулаад хин тэгснэ. Ноход хижигч байгаа нэг би айгүй олон нэг ноход хижих нь болиулсан шүү дээ. Санийхыг хэлэхээр хүмүүс ч өө нэрээ тийм юм байна гэдэг. Тийм бодгол юм байна. Тэг болдог айгүй Тийм байна. болиулсан. Тэгэхээр баг хүмүүсийг болиулаад яваад байгаа. Ноход хайргүй юм шиг. Тийм ноход хайртай гэсэн хүмүүсийн нохоо авах гэнгүүт нь болиулаад. За. За 10 дахь. Арис. За 19 энэ зорилготой холбоотой асуулт байна. Та бүхний зорилго бол мэдээж нөгөө эерэг, энэрэнгүү нийгэм цогцлоох гэж байсан. Ковер зурган дээр нь бүр зорилгоо алсын хараа бүх юм бичсэн байсан. За тэгээд тэр зорилгон дээр байгаа нийгэм чинь одоо ирсэн байгаа юу? Та нар зорилгодоо хүрсэн үү? Хүрээгүй бол хэр ойрхон байгаа гэж харж байна. Яг уу манай тэр юунэр бол яг эрүүл эерэг нийгмээ гэдээ ярьж байгаа шүү дээ. Энд чинь зөвхөн биднээс хамаарах талыг л ярьж байгаа л дээ. Тэгэхээр биднээс хамаарах тэр эерэг нийгэм маань одоохондоо бол яг хангалттай бүрдөө. Тэгтээ явсан ямар ч ингээд алхмуудаа хийгээл 12 жилийн турш явж л байна. Хуулиа ямар ч сан батлууллаа. Одоо хуулийнхаа хэрэгжилтийг маш сайн хангаж чадвал цас савраас хамаарах эерэг нийгмийг бүтээх ажилдаа бол ерөнхийдөө ямцсан явж байгаа. Тэгтээ үйлдэлүүдээ хийж байгаа. Юу яг бүтнээрээ эерэг нийгэм маань бол мэдээж хангалттай болов. Биднээс хамаарах зүйл ч гэсэн бас хийх юм маш их байгаа. Тэгэхээр бол яг тэр нийгмийг бүтээж чадсан гэж бол хэлэхгүй. Тийм. Яг явцсан процессор багаар ахичил байгаа. Нэлээд том өөрчлөлтүүдээ ч гэсэн аста саврынхан бол авчирсан. Гэхдээ ойрын 10 жилийн дараа ч юм бол байдал бүр өөр болох, бүр сайхан болох баха гэдэгт бол ерөнхийдөө тэр группийн 260 гаруй мянган хүн ихтгэл дүүрэн байдаг баг. Тэрний нэг нь ч одоо би бол манай хамт олон байгаа шүү. За 11 дахь хоёлаа суулъя да. За 7. Амьтантай холбоотой кино эсвэл зохиол гэвэл юуг санал болгох вэ? За наач өстой гоё. Би нөө багада нөө юу цагаан соёотыг баг цээжлээ уншижсэн. Тэн дээр яг нэг амтныг ингээд нөө дотроос нь Джек Лондон шиг дотроос нь нөө нэг төлөөлөж одоо бичдэг штеп. Дотроос нь төлөөлөөс гаднаас нь ингээд тэр нь их гой санагддаг гэсэн. Тэр чон нохооны релиз тэр цагаан соёот гэдэг амт ингээд ингэж бодож байна. Энэ хүнийг их муухан гэж бод. Сайхан Смит гэдэг хүнийг их муухан гэж бодож байна. Тэгээ Скот бол их сайхан стилтэй хүн яг жигнэс амтан дайртай. Гэл ингээл бүх тэгээ юу ачсан тэр мэдрэмжүүд нь ингээд одоо хүртэл дотоос байгаад байгаа. Тэгээ тэрийг хүүхдэд залууч нуушвал их гоё доо. Цагаан соёот одоо байгаа шүү дээ тийм. Одоо байгаа шүү дээ. Сүүлд хорангуй хэлбэрээр бас гарцсан баг шиг үлээ. Тэр хуушны миний уншижсэн тэр хатуу хавцтай. Тэр яг хуушны тэр орчуулгаар болцтой айгуу гоё. Тэгээ ном байдیں۔ Тэгээд кино гэхэр чинь киночтой зөндөө дөө. Одоо жишээ нь миний үзэхээс айдаг кино надад нэг харж их цагаан бим. Үзэхээс ирлээд тийм ээ. Нэг сетер нохоо байдаг шүү дээ. Яг бусад сетрүүдээс өөр өнгөтэй. Цагаан. Тийм. Бусдны бор өнгөтэй. Тэгээ тэр хөгшин хүн аваад хийжээгээд явж идэг. Тэгээ нөгөө хөгшний биеийн муудаа нөгөөдөг чи тэргээр чин жан бооны юунд тавчуулмавчуулдаг. Тэр хэстэй амар хэцүү кино. Би эхэлжээвэл багтаа бол ингээ үзэл үйлэл үздэг гэсэн чинь одоо болохоор эхэлжээвэл гээс сугаас хэлдэг болсон. Тэгээ өөр одоо чинь одоо бетон ч юм уу тийм үү хөгжтэй. Эпний цай кинонд байна. Тэр нөө юу Eyes of Angel гэдэг нэг хэний Траволтагийн тоглосон бас нэг их гоё кино гэдэг. Нэг нохойг зодтолдуулдаг гэсэн нохойг охин нь аваад тэгээд байжгаад аав нь жоохон бүтэхгүй нөхөр Траволта бүтэхгүй нөхөр тогтоосоо зутаах болсон. Нөгөө тэр хоёрыг хойноос нэг өндөртэй л нөгөө охин замдаа ингээд биелигээ хаяал, өмсөө хаяал яваад байгаа байхгүй. Тэгвэл нохоо нөгөө нэг өндөртэй ингээд хойноос нь замаа зааж өгöd байна тий. Тэр их гоё багтаа үзчихсэн болоо ш тэр юм уу. Тэгээд тийм хүү кинод үлзэндээ л юм л даа. Тийм. Ер нь бол амьтантай холбоотой
кинодод их гоё. Сүүлийн үед бас нөгөө юу надад их гүнзтгэл төрүүлжсэн нөгөө Уилл Смитийн тоглосон. Тий. Тэр чинь I'm Legend билүү? I'm Legend. Тий, тэрэн дээр Нэн Завчрак гардаг. Тэр бас маш гоё юм холбоог харуулсан. Хоёулаа юм хурдталд орцсон тий. Тэр үнэхээр бас гайхалтай надад мэдрэмж өгч ирсэн кино. Миний зүгээс гэх юм бол. За ингээд 12 асуулт нэвтрүүлгийн сүүлчийн асуулт хоёлаа. За сүүлчийн асуулт. 12 дахь асуултаас болоё. За 2 гинэ. За 2. За энэ бол одоо яг нөгөө одоо хийж байгаа 2 юмтай ч холбоотой асуулт байна л да. Нэг нь хөгжим дууруулан Азтай савар 2-тай. Азтай савар төрийн бус байгууллага одоо нэг хамтлагийн ямар нэг дуугаар зүүрлж тодорхойлооч гэвэл гинэ. Юу маш гоё амтан тайртай учраас тийм ээ. Хүмүүс нэг дор байдаг учраас ч гэдэг юм уу. Тэр талаас нь бодоол хоёлаа. Юу юм бэ? Дууных нэрээрээ гэж болно те. Дууных утгаараа биш те. Тий, нэрээрээ ч байж болно л доо те. Одоо жишээ нь гэрэл тэрээд дууднаа гэдэг ч юм уу те. Юуны юу? Нисонс юу? Яг л гэрэлтэй гоё ийм нэг ирээдүйг бидний одоо бүтээх гэдэг түүний уриалга дээр байгаа шиг те. Тэр ч юм уу эсвэл жоохон нэг хурцлаад илүү их юм үйлдэл хийе гэвэл одоо алив босч юм уу те. Яг нөгөө нэг нэрээр те үгээр нь ч юм уу те. Яг дууныхаа нэрээр гэвэл тиймэрхүү нэр байх юм болов уу гэж бодож штэ. Зя. За маш их баярлалаа. Надад болохоор нөгөө яг бас нөгөө нэрээрээ ч гэдэг юм уу те. Ингээл Азтай саврынх ингээ харахаар нөгөө We Are The World гэл нөгөө бүхий одтой хамтарсан дууч гэдэг юм уу. Яг нөгөө бас үгээр ингээ бодох юм бол бид нөгөө нэг л дэлхий дээр нэг л хүн ч гэсэн амтан гэдэг утгаараа ч юм уу. Тэгээд санагдсан. Чи бүр аюугаа томооно. Би ч нэг байгууллагаа зорилго руу ингээд зорилго бол нөгөө Нисванс руу хоёлоо явчлаа шүү дээ. Гэрэлт ирээдүү. Тэ ер нь гэрэлт ирээдүү яг зорилготойгоо холбоотой л нэр хоёлоо бодчихлоо. За ингээд маш гоё олон мэдээлэлтэй боллоо. Мэдэхгүй зүйлээ мэдэж авлаа. Тэгээд сонсогч нар үзэгчид маань ч гэсэн олон зүйлийг бас мэдэж сонсож авсан болоо гэдэгт бол итгэлтэй байна. Би урилга хүлээж аваад ирсэнд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд нэг зураг байгаа юм. Тэгээд энэ зургийг өөртөө ч холбоотой зураг. Энэ зургийнхаа түүхийг за энэ зурган дээр хин гэдэг амтан гарч ирээд хаана энэ зургийг ахуулваа гэд. Энэ зургийнхаа түүхээс хуваалцаач. Энэ чинь 2015 онд манай нэг найз Шинзландд амьдардаг нэг найз маань ирээд. Одоо энэ чинь 15 оны 100 гэдэг чинь Лекси нэг нас гарантай байна гэсэн үг байхгүй. Тийм тэгээд манай найз Монголд ирсэн олон жил ирсэн болохоор хөдөө орон нутгаар зугаал хийгээд. Тэгээ бид хэд нөө Архангай, Хөвсгөл, Өөрхангай, Булган гэдэрэг ингээд тойрч явсан. Тэр үед яг манай тэр найз гоё аппарат гоё зураг тардаг. Тэгээ нөө Хөвсгөлд яг Хөвсгөл нуурын ирэг дээр байж байгаа зураг байна. Энэ өөрөө чинь одоо энэ маань тийм манай нөхөө нөө нэг шилтерээс хамгийн сүлд ганцаар үлддэг нөгөө нөхөр биш үү те ус муутай гэдэг. Тийм ус муутай те амар паро вирустай болсон. Тэр паро вирус гэдэг чинь ямар вирус юм бэ? Тэр одоо бас л одоо гудраг одоо энэ Монголд хамгийн их түгээмэл байгаа хоёр өвчний нэг л дээ. Гудраг паро вирус гэдэг. Гудраг гэдэг чинь одоо гидсний өвчин яриад байгаа шүү дээ. Тийм л дээ. Тэгэхээр яг гидсний ч бас юм шиг байгаа маа. Би ч одоо яг нарийн мэрэгжлийн биш болохоос яг хамаагүй тайлбарч бол нөгөө нэг жоохон ингээл нурмаагаа дунтсан цагаан хөөс сахарж байгаа хог хараад гудрагч тэгээ шууд л дүгнэл. Нэг ийм гудраг гэдэг үг яваад байдаг. Тийм. Тэр чинь ингээд яг нарийн югаар бол дотроо их олон яг тийм шинж тэмдэгтэй хүмүүс өөрөөр өвчнгүүд бас байгаа. Тийм бах. Тэгэхээр би бол яг хамаагүй нэг эмч биш учраас хамаагүй л залахгүй. Тэгээ эн чинь паро вирус тусчихсан. Тэгээ өснө энд тэнд ингээд жоохон халтарч малтарчсан. Тэгээд ёо ус бахтай. Тэгээ нөө хоолнд айгуу муу болсон шашаар цацаг алдсан нэг тийм нөхөрлөө бодсон. Тэгээ одоо ийм том болцсон тий. Хамтдаа аялаад зарим нэгэн хүмүүс чинь хөвсгөл орж үзээгүй хүмүүс байна. Тэгээ одоо орцсон. Энд чи одоо 15 онд энэ саяных ч анх удаа явж байгаа нэг. Тэгээд бүтээр чинь 4 удаа хөвсгөл явсан байна. Тий. Энэгээр бүр 4 ч яваад үзсэн. Тий. Явах хоолндоо тэгээ уусаа эзэн олдохгүй сүлд ганцаараа үлддэг нөхөр тий. Одоо тэгээ ийм том болцсон. Одоо тэгээд одоо энэ намраа одоо өөртөө ч л хамт одоо тий амьдрах юм байгаа үстэй. Тий одоо эзэн олдохгүй л анилтаа гэхгүй. За тэгээд
Зориглондоо зоо маш их баярлалаа. Тэгээ хуржээд маш сайхан яриа өрнүүлсэнд Азтай саврынхаа талаар гоё мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Олон үзэгчид болоод бид нар чинь хөх Тэнгэр радио FM радио учраас сонсогчид маань бас мэдээлэлтэй болсон болов. Тэгээ Азтай савар гээд одоо энэ группт бас 5 амтанд хайртай бол нэг дээрээ. Тэгээ амтанд хайртай байгаарай гэж одоо хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлгийн сүүлийн хормыг одоо найзтай үлдээе. За баярлалаа. Тэгээд агнэздас их маш баярлалаа. Тэгээд чиний нөө асуултууд ч гэсэн айгүй гоё. Би ч ингээл яг Азтай саврын шумар тэнт яриамаараа өгөл явж идэг. Чиний айгүй гоё юм. Гоё асуултууд байлаа. Тий. Бас миний өмнө нь ярьж чаддгүй байсан. Би ч нэг хүн асуухгүй л ярьж чаддгүй төрлийн юм байна. Тин ч их гоё асуултууд асуугаад гоё нээлттэй гоё ярилцлаа. Гоё ярилцлаа баярлалаа. За баярлалаа. Тэгээд эерэг сайхан тийм ээ хайраар дүүрэн нийгмийг хамтдаа цогцлооё. Тэгхийн бол тэхийн тулд хүн бүрийн оролцоо маш чухал. Тэгээд дөрөвний бас зоогийнхоо хэлсэн үгийг бас санаанд орж байна. Тэгээ хүүхдэд тийм ээ хайраар дүүрэн байлгыг хүүхдэд бидний нөгөө ирээдүй хойч болсон үе маань маш гоё орчин нөхцөлд гоё сайхан зүйлийг сонсож үзэж яг үнэ өсөх ёстой. Гоё эрүүл сэтгэлгээтэй. Тий, эрүүл сэтгэлгээтэй. Хайраа түгэж чаддаг тий. Тэгээ ямар ч зүйлд зөв шийдэл гэдэг зүйл бол зайлшгүй хэрэгтэй болдог. Тэгэхээр жижиг зүг асуудал гэж бол байхгүй. Бүх асуудал бол заавал анхаарахгүй болохгүй. Тэгэхээр хамтдаа сайхан ирээдүй бүтээцгээе. Хамтдаа хайраар дүүрэн эерэг нийгмийг цогцлооё. Тэгээд энэ үгээр өнөөдрийнхөө 12 нэвтрүүлгийг өндөрлөж байна. Тэгээд найзтай болон урлагийнх нь одоо ажилд болоод Азтай савар гээд энэ төрлийн бас байгууллагын ажил томоос том амжилтыг хүсье. За баярлалаа. Найзтай гэсэн урлагийн энэ ажилд амжилт хүсье хамт олонд мэдсэн. За баярлалаа. 12 нэвтрүүлгийн дараагийн буюу 4 дахь дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.